За ингээд он гарснаас хойш 3 дахь цочин манад иржээ. За ингээд онгоцны буудлын дээр тоскоод болоод ирсэн байна. Энэ найзыг нэг хэд хоног харж хандах нэ. За гараад ирлээ. Bronze. Эхээ. За. Би чамайг амар гараа ингэх юм байх мах гэж. Оо. За, бид хоёр нэг нь өглөөжингөө дискэт хоол идээгөө. Япон рамен тэгээ үхрийн махтай юм хоол идлээ. Базрын ухтай авалт үзэсгэлэг хай парти. Боломжлолт явсаар ингээд үхрийн хавирганы мах. Энэ болохоор хүүтэн гойно. Жон халуун байж магадгүй. За ингээд тэгээд айлчлал эхэлж байна да. За онцнилоо cheers. Миний гоё юм гэдэг. Бүгд авчлаа. За бид нар өнөөдөр хаана вэ гэхээр Олимпик гүмэн буюу одоо хамгийн том цэнгэл хөрөлнгийн гадаа Курагийн гүйлттэй юм маратонд орохоор бол бэлдэж байна. 나 여기서 제일 멀리 섰다. 어디 섰어요? Чи өргөөч Монголоос ирсэн юм. За насгаад. За хадо хөдөө. 내가 갈게요. 자 이번에 에이 자. 자 5km. Намжид. За 5km хаммурны ирэг дээр ингээд рамен өдөө сууж байна. Жавха. Мика бид дөрөв ирээд. Энэ гүрний доор. Дуулсан. Тэгээд эндээс ремеди гэсэн. Ажиллахгүй шүү дээ. Энэ удаа хийж байж таа. Янз юм байна. Би хамгийн халуун байгаа таг. Раменыг заавал хийх хэрэгтэй гэсэн. Ханбарн дээр ирсэн бол ер нь заавал амсах хэрэгтэй гэж аваад ирсэн. Яг ясаар. Янз. 이걸 먹어볼래? Хангар рамен аваад 다시마 먹어볼래? тэгээд юм. Даруулсан чинь гэсэн байна. Тийм даруулгын хариулт байна. За. 이게 다시마. За ингээд барайнд орсон хүмүүс ч одоо ийм юм уугалгүй яах тийм ээ. Уугалгүй яах. За ингээд. 엄마? хоёулаа хэд ирсэн аа би ч олоо. 엄마, 엄마인데. Хэдэд орчихсон бэ? 찌는데 뱀이야 진짜. За их юуны дараа ажлын дараа ингээд амардгийн байгаа зү. Хүлтэй дуусчихсан. Тэ. Хаалаач. Савлаас уц. Стилост. Васпатавч. За одоо ингээд маргаашнаас ингээд энгийн амьдралтай болно доо. За тэгээд амьдралж юм да. За. 2026 оны 4 сарын 3 Шаа хотын Бекери кафе гэсэн тийм газар ирсэн бай. Танай гэрээс хэр цаатай байсан бэ? 10 минут. Ийм хоёр давхар юм гоё газар байна өө. Сайхан л биш үү? Сайхан орой болсон ч гэсэн сайхан кафенго кофе ууж гоё амттай кафе. Энэ Солонгос номын хэлцүүлэг хийдэг, номын уулзалт хийдэг юм. Одоо Монгол залуучууд байд юм билээ. Номын шигээд номын клуб байд юм биш. Тэр залуучуудтай нааш ирэхээс өмнө ярилцаад хэлцүүлгийн сэдвийг нэг Ножагийн номууд нэртэй нэг хийгээд тэгээд би яах нөгөө Ножагийн номуудын тухай илүү яаж бүтээсэн тухайгаа ярих юм. Тэгээд яг би болохоор яг уншигчдын бас сэтгэлийг сонсоход үлдээ шүү дээ. Уншсан хүмүүсийн тэтэлтэй. Тэгээд уншигчтай уулзсан гэж өөрөө гоё баяр шүү дээ. Өтөнгөр сонсч байгаа. Хоёлын аянга цагт болж ирсэн тийм. Тэгсэн. Аюу гоё болж ирсэн юм билээ. Тий. Цагаан сард хийсэн ба шүү дээ. Тийм билээ. Тий гоё юм. Тэгээд яг ч нөгөө Солонгос ер нь хичээлтэй ажилтаа завгүй байгаа шүү дээ. Тэгээд тэрийг хашлын хичээлийн хажуугаар цаг гаргаад
ном уншаад уншсан номоо цаг гаргаад бусдаагаа ярилцсан хэлцүүлэх нэг гэж өөрөө бас мундаг байгаа. Сэлбчилж уншаад байт юм байлээ. Хятад зохиолч гэсэн, Япон зохиолч гэсэн байлоо. Тэгээ Монгол зохиол тэгээ одоо яг ноожог номоо хийх юм байлээ. Тэгээд гоё л шүү дээ. Маргааш шөөл автсан тий. Монгол бичгээр байгаа. Чи хизээ гараа та? Яг өнгөрсөн оны 4 сарын 31-нд. Наа чин энэ дээр ингэж байгаа байхгүй юу? Ноожо хэвлэлийн газрын 4 жилийн ой зориулсан. Тэгэхээр өнгөрсөн жил 4 жил байгаар яг бид чинь 3 сарын 31-нд 30-нд чүүчүү цуглаж ой тэмдэглэсэн шүү дээ. Найзуудтайгаа ном бүтээдэг хүмүүстэйгээ хамтраад. Тэгээ жил болж гэсэн. Тэгээ гол нь яг зүгээр Монгол бичгээ бид нар ихэнх нь мартаж байгаа. Сэргээ гэхээр яг бариад уншчих гарын доорын бэлэн ном цөөхөн байдаг л да. Одоо өөр Монгол төвлөгдсөн тондол тамираас эхлээд Цэнгэн Эрдэнэ номууд ер нь олон ном байдаг. Тэгээд одод жоохон тааруухан. Тэгэхээр яг гарын дор ийм монгол зохиол ном байж ивэл. Тэгээд чи ч гэсэн одоо ингээд Монголоос захиад сэргээх гээд ингээд хууль бичээ сууж байгаа хөөхтэй. Тэр айгүй чухал байгаа. Тэр heritage гээд нэг юм 3 залуу нийлээд Монгол өв соёлоо таниулах тийм одоо клуб гэх юм уу? Тийм сан маягийн нээсэн юм биш үү? Тэр бол айгу бархмаар л гоё ажил хийж байгаа байхгүй юу. Цагаан замгааг өрж, туйлын тухай ярьсан, жансан ургааг өрж ярьсан байлээ. Манай нэг уртан дууны багш Наран Дулан багшийг өрж уртан дууны тухай ярьсан байдаг ч юм уу те. Монгол бичиг зааж байгаа. Манай анаридын төвшигт дүүгдүүд ураад бичгийн тухай сургалтын дээр авсан байлээ. Тэнгүүд тэр нөгөө төгсөгчдөө Монгол бичгийн одоо нэгийн ангийнханда аянга цагийн тууж Монгол бичгийг бэлэглэх гэж авсан байгаа байхгүй юу. Тэр тэгээд гоё аах те. Манай нөгөө Жавхагийн хол биш чинь бас өөр Монголд альбасаар хэрэгжсэн байдаг. Нэг нь альбасаар гарсан шүү дээ. Бид нар нээлтэнд нь яваад ирсэн. Хоёрыг нь бас Монголд Жавхаа манай редакторд оржоод үгээр рүүлэн хэлгээд бас хоёроо бас өөрөө Монгол бичгээр гаргасан. Тэр баг цуг гаргасан баха. Тэгээд яг хөө одоо ингээл зарим үгээ гаргахгүй байвал хэрэглийн сөхөө харчих шүү дээ. Яг тодгаал уншиж шүү дээ. Яг адилхан юм чинь. 8 хоног зүгээр өстой. Бид их хүн зураг өнгөрсөн юм шүү дээ. Канарины далайн иргэд араш 2 хонлоо. Ер нь Сөүл 2 хонлоо. Тэгээд Ичаан бол одоо миний одоо бөөр олж байна да. Манай оюутан ангийн найз зоргоо бичлэг хийж байгаа. Зоргогийн да. Зоргоо ага 2 найзтай ярьж ирэхлээ л. Байж энэ дөө. Энд та бүхэн сонин байгаа. 3 найзтайгаа мөнгөний ганц авсан викод 3 найзтайгаа ингээд 11 хотоо явсан нэг гаруй болсон. Тэгэхээр тэр ихтгэл маань байгаа. Монголд асуусан, тэгээд өгөө гэж хэлсэн. Номыг минь уншсан бүх хүн насыг минь аваарай, сэтгэлийг минь аваарай, буйныг минь аваарай, жаргалыг минь аваарай, харин зовлонг минь битгий аваарай гэж өрөөё гэж таамаг хамжуулсан. Ахаалтаас таамаг баярлалаа. Өдөр хөдөө тайвс суугаад наваа явах юм шүү дээ. 두개를 주겠습니다. 예? За бид эдийн кемпинг буюу амархах бол байшинд одоо хүрэлцэн ирсэн байна. За тэгээд одоо яг нар жаргаж байна. За энэ болохоор өхрийн маха хуураад. За манай байшин бодвол гол бо эргүүлж байгаараа маха. За ийшээгаа ингэж уцаар ээж. Галтгооны хэсэг нь. За энд 0 юм байна. За энд том өрөө. Ерөнхийдөө нэг жоо хуучны стил нэл. Ийшээгаа гарсан чи ингээд юм хоёр давхар дээр ор юутай ингээд. Ийм газар юм байна. Яг уулын модон дуунд. За нэгэн оройг өнгөрөх бэлэн болж байна. Тэгээ Osmo-гийн экшн камера ерөөс олддог бай. Тэгээд ихний зэн уцаар ямарчсан бичиг болол яасан. Бичиж болол авч байна. Тийм ээ. За ямарчсан нэг хоол идчихээ тэгж байгаа л учир нь олдох байх та. За айлын төлөө зам. Нөө ганцаараа. 나 먹을 수 있는 저기 거. 아파. Би одоо дэлгүүр орно штэ. 먹을 수 있잖아. Дэлгүүр орж ирчихээ л уунда. За галаасана.
Өглөөний минь энэ цонхоор нар тусаал. За. Өглөөний минь. За бид хэд нь болохоор энэ пэшент бол хонцоод өглөө ингээд болж байна. За өнөөдөр бол бид нар бол Карисан гэдэг маа 1050 м өндөрт байна уу? Энэ гол ууланд бол авирах байгаа. За тэгээ өнөөдөр их гоё эхлэж байна. За хоол болсон сурагтай. За өглөөний минь. За сайхан амарсан аа. За. Ингээд нэг ногоо цагаат. За өглөө би нэг ном уншлаа. Тэний даваа. За одоо баг 5-аа орчлоо. Нэг орохоо тэгээ яхахгүй тэгээ шууд явуулчихжээ. За тэгээ өнөөдрийг гоё өнгөрөх хаа. Тэгээ уулныг санаа зовоогүй. Гэхдээ одоо яах вэ? За гарах юм гардгаараа гарчтэй гэж бодсон чинь ямарсан олчлаа. Хамгийн гол нь энд болохоор нөгөө номын хилцүүлгийн амар гой бичлэгүүдээс учраас тэр нь жоохон харамссан. За ингээ бидэд юундаа ингээд амжилтаа ингээ хаалаа. За бидэд энд болоод ингээ байлаа. Ингээ хөөх энд ингээд их олон газрууд тийм. Ачаага. Ийм гоё юунууд байна. За тэгээ одоо бид нэр Карисан уул руу хөдлөх гэж байна. За зочин авирагч Базар Сүрэн. Яа ирч хүчтэй байна да. За тэгээ одоо энэ ирч хизээ дуусах юм байгаа. Бас нэгэн зураглаач дууссан. Ингэж л одоо бичлэг хийгдэж штэ. За баярсан. Ааха. Эхний алхмаа л эхлэн штэ. Мянган бэрийн алхам эхний алхмаас л эхлэнэ гэж. Энэ одоо хөргөлжилсэн шатны. Оо за хөнгөн бай. Гүн базар. Чатсан. Уу за хай-фай бач. За чи. Хай-фай. За. За баяртай гэрэ. За баяртай гэж. Хин баяртай хин. За баяртай. За сайн сууж байгаа. Баярлалаа баярлалаа. За. За баярлалаа. За. Оо ямар юм удахгүй болчихлоо тэ. Юу хан байх вэ? Борохоосаа. За. Я. За. Я. За. За бай. За бай. За.